Сайн байна уу? Намайг Бямбагийн Гэрэлжаг гэдэг. Сургуулийн өмнөх боловсролт багшаар 17 дахь жилдээ ажиллаж байна. Цэцэрлэгийн багш бид нар хүүхдийн бага наснд оюун ухаан, бие ялдар, дадал хвшлийн суурийг тавихаас гадна тэднийг хайрлан хамгаалах, сэтгэл зүг ойлгон тэдэнд тохирсон арга барилаар ажилладаг онцлогтой билээ. Багш гэрэлтийн 2025-аас 2026 оны хичээлийн жилд ахлах Б бүлгийн багшаар ажиллаж байна. Өдрийн хуваарьт үйл ажиллагааны дагуу STEM тоглоомыг ардын уламжлалт тоглоомтой уялдуулан хөдөж картаар хүүхдийн сонирхолд нийцүүлэн бүтээлч сэтгхүйг нэгдмэл арга зүйг суралцахын үр дүн тохируулан сургалтын явцад хүүхдийг өдөр тутам ажиглалт хийн тэмдэглэл хөтлөн хүүхдийн ахиц өөрчлөлтийг илрүүлэн түүнд тохирсон ганцаарчилсан хэсгээр багаар сургалт үйл ажиллагааг зохион байгуулдаг. Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийг баяр баясгалан ад жаргалтай аюулгүй орчинд суралцахын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахаас гадна хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн эерэг таатай уур амьсгал бүхий орчин бүрдүүлэн урам зоригтой хөгжилтэйгээр тоглох, сонирхолтойгоор суралцах, идэвхтэй байх боломжтой нийгэмд үүнцэнтэй ирээдүйн иргэн бэлгээх суурийг тавьдаг хариуцлагатай ажил билээ. Багшийн туслах эцэг их асран хамгаалагч, харгалзан дэмжигч нартай хамтран ном унших орчинг бүрдүүлснээр хүүхэд бүрийн ном унших сонирхлыг дэмжиж, чанга уншлагын аргаар уншиж өгснөөр номонд хайртай, дуртай болж, өөрийн ойлгосноо эцэг ихтэй хамтран уншсан номын тэмдэглэлд зураг зурж, өөрийн зурсан номын талаар эцэг их багш хүүхдийн дотн харилцааг нэмэгдүүлэн ажиллахад анхаарч байна. Бүлгийн менежментийг эко орчин бүрдүүлсэн байдал эцэг их асран хамгаалагч хамтын оролцоотой сүүлийн 8 жил тасралтгүй эко модон тавилга, сургалтын хэрэглэгдэхүүн орчныг тохижуулан эрүүл мэндэд ээлтэй стандарт хангасан сурч боловсрох хүүхдийн тоглонгоо суралцах мэдлэг бүтээх орчныг шинжилэн баяжилт хийж ажиллаж байна. Хүүхдэд системтэй цогц мэдлэг хөгжил төлөвчлийг эзэмшүүлэхэд анхаарч ажилласнаар хөгжлийн үнэлгээ 97.24%-тай үнэлэгдсэн байна. 3 дугаар бүсээс зохион явуулсан багш солилцоо ажлын хүрээнд ахлах бэлтгэл бүлгүүдэд эвт 4 тоглоомын аргачлал хөдөж карт сургалт үйл ажиллагаанд уялдуулан зохион явуулахад 6 бүлгийн багшийн туслагтай хамтран дурсгалаа түгээн ажиллаж тоглоом болон бага насны хүүхдийн үндсэн үйл байхаар дэмжин ажиллаж байна. Аймгийн боловсролын газраас зохион байгуулсан 2025 оны эрдэм шинжилгээний бага хурал эвт 4 тоглоомоор 5 настай хүүхдийн суралцахын хөгжлийг дэмжих нь илтгэлийг хилэлцүүлж 3 дугаар байр. Сургуулийн өмнөх боловсролын 3 дугаар бүсийн эрдэм шинжилгээний бага хуралд 2026 онд оролцов. Зохиолч суурилсан арга зүйгээр дамжуулан эцэгхийн оролцоог нэмэгдүүлэх боломж сэдвтэ 2025-аас 2026 оны эрдэм шинжилгээний хуралд тус цэцэрлэгийн багш нар бүсээсээ 1-р байрт шалгарсан. Аймгийн эрдэм шинжилгээний хуралд оролцох эрхтэй болж 5 дугаар байр 47.8 оноогоор амжилттай оролцжээ.